10 мандах халахын гол менингийн талаас наран жаргах алтай 5 богд хүртэл үнийн цэнхэр говоос өргөн сэлэн хүртэл ард түмэн маань бидэнд юу хэлж, юу захиж, бас юу шаардаж байсныг би та бүхэндээ цөөхөн хэдэн үгээр багслан хүргье. Өнөөдөр энд би та бүхэн $1 энэ нэгдийн Америк долларын нэгдийн дэвсгэрт 17 бодол Монголын нэг төгрөгтэй тэнцэж байна. Нэг төгрөгтэй тэнцэж байна. Энэ 17 бодол нэгдийн дэвсгэрийг нийлүүлж наах юм бол 18 метр квадрат цаас болж. Өнөөдөр 100 айлын барилгын дэлгүүрт 18 метр квадрат ханын обой дунджаар 30 мянган төгрөг хүрсэн байна. За нэг ийм хошин шогийн тоглолчиг үзүүлбэр хэдэн жилийн өмнө тоглогдож байсан байх юм. Харин өнөөдөр 17 бодол нь 25 бодол болоод өсчихсөн байна. Монгол улсын валютын өсөлтийн дээд амжилтыг эрх баригчид ийхүү бас дахин шинжилэн тогтоолоо. Дэлхийд дахин ард түмнийхээ амжиргааг өсгсөн, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийг дээшлүүлсэн, бараа бүтээгдэхүүнийхээ хамгийн доод үнийг тогтоосон гэх мэт эерэг үзүүлэлт амжилтуудаараа уралдаг юм л да уг нь. Харин Монголын улс төрчид Монгол улсын эрх баригчид яг эсрэгээр нь уралдан байнга төрүүлж дэлхийн дээд рекордуудыг цаг үргэлж тогтоосоор байдаг боллоо. Цааш нь юу гэхэд 1634 байсан шатхууныг 2 жилийн дотор 5 удаа нэмлээ. Валютын ханшийг тэнгэрт нисгэж $80 $2518 төгрөг түргэлээ. Та нар үнэхээр рекорд тогтоож чаддаг юм байна. Үзлээ харлаа боллоо. Ард түмэн та нарт дөнгөө тавьсан өөр юу хэлэх вэ? 20 онд эргээд нэг уулзнаа гайгүй. Ард түмэн та нарыг дийлнэ.